Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг. Сөнөөгч бодолгоч. Өөрийгөө зэмлэх, шийтгэх, үргэлжлэл. Өөрийгөө буруутгах талаас хэрхэн чөлөөлөгдөх вэ? Нэгдүгээрт, өөрийнхөө амьдралын төлөө өөртөө хариуцлага хүлээх. Зөвхөн зэмлэх биш, өөрийнхөө өмнө жинхнээсээ хариуцлага хүлээх. Хүмүүс энэ хоёр ойлголтыг хольж хутгаад байдаг юм. Юунд ч буруугүй гэдгээ та ойлгох хэрэгтэй. Бусад хүмүүс ч гэсэн юунд ч буруугүй. Бурхны өмнө хинч буруугүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бурууг мэдрэх гэдэг нь ердөө хүмүүсийн зохиосон хиймэл төсөөлөл юм. Түүгээрч барахгүй, хүнийг явцсан хүрээнд барьж байх ихээхэн аятайхан далин гэлтэй. Ийм маягаар хүнийг удирдахад хялбар шүү дээ. Хүүхдийг бурууг нь мэдрүүлэх замаар хар багаас нь хүмүүжүүлдэг. Өөрсдөө ч томчууд ийм маягаар хүмүүждэг. Христийн шашинд буруу үйл хийсэн хүнийг нүгэл үйлдлээ гэж шийтгдэг. Үүнийг Бурхны ертөнцийн хуулийг зөрчснөөс хүнд ирж байгаа өвчин зовлон гэж ойлгуулдаг. Хуулийг зөрчсөн бол өвчин зовлон хүлээж ав гэх нь ердөө л Бурхны үйлийг гүйцэтгүүлэгч шашныхны хийж байгаа зүйл юм. Бурхан бол сайн ч биш, муу ч биш. Энэ бол зөвхөн бидэнд амьдарч бүтээхэд минь тусалдаг хүч юм. Гэвч шашны зүтгэлтнүүд бидэнд Бурхны хуулийг зөрчснөөс болж өвчин зовлон ирж байгаа юм а гэж ойлгуулж биднийг буруугаа мэдрэхийг тулгадаг. Гэхдээ бид өвчнийг шийтгэл гэж үзэлгүй. Харин өөрийнхөө буруу үзэл бодлын илрэл, түүнийг засах дохио гэж ойлгох явдал бүх юм байрандаа орохын шинж. Өөрөөр хэлбэл ямар нэг үйлдэл хийлээ, хариугаа авал гэсэн үг. Ер нь бүх юм ингийн шүү дээ. Ямар нэг зүйл хийлээ, үр дүнг нь ав. Гэхдээ энэ бол шийтгэл биш юм шүү. Хэрвээ үр дүн таалагдахгүй байгаа бол зам байдлаа өөрчил. Ямар нэг шийтгэлгүйгээр хэрэгтэй үр дүнгээ хүлээж автлаа. Өөрийнхөө зам байдлыг өөрчил. Үүнээс
доорх гинжин холбоо үүснэ. Зам байдал, үр дүн, шин зам байдал, шин үр дүн. Өөрийгөө уучил. Өөрийгөө өнгөрсөний төлөө, одоогийн төлөө, урдчлан ирээдүйн төлөө уучил. Чи юунд ч буруугүй. Бурхны өмнө буруутан гэж үгүй. Бидний далд ухамсар, Бурхан дээд ухамсартай шууд холбоотой. Ийм учраас хүн тухайн тохиолдолд хамгийн сайн аргыг сонгодог. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд хамгийн сайн нь бас хамгийн боломжийн байсан зүйлийг хийснийхээ төлөө өөрийгөө шийтгэх хэрэг байна уу? Биднийг хүүхэд байхаас Бурхан шийтгдэг. Альва өвчин тусах нь Бурханы шийтгэл гэж баталдаг байлаа. Одоо бол Бурхан шийтгдэггүй гэдгийг бид ойлгох цаг болсон. Бурхан энэ бол дээд ухамсар, ертөнц, бодит үнэн юм. Энэ хүч хизээч шийтгдэггүй. Хэрвээ бид өөрсдийгөө шийтгвэл энэ хүч бидэнд энэ шийтгэлийг хэрэгжүүлэхэд тусалдаг. Хэрвээ бид өөрийгөө хайрлавал энэ хүч бидэнд хэрэгтэй бүхнийг өгдөг. Аливаа юмд өөрийгөө буруутгахын оронд өөртөө хариуцлага хүлээж сурвал энэ нь амьдралд сонголт хийж сурахын нэр юм. Буруутгах, шийтгэх нь сонголт хийх боломж өгдөггүй юм. Харин хариуцлага хүлээх нь шин санаа, шин зам байдлыг бий болгодог. Хамгийн гол нь ямар нэг зүйлийг хийхээ болох биш. Хуучнаасаа илүү эерэг шин зүйлийг хийж сурах нь чухал билээ. Өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө буруу шаах, өөртөө сэтгэл дундуур байх, өөрийгөө шийтгэх, өөрийгөө зэвүүцэх, үзэн ядах. Энэ нь өөрлөгөө хандсан өөр төрлийн түрэмгийлэл юм. Зарим хүмүүс үргэлж өөрөөсөө ямар нэг дутагдал өөсөв хайж, өөрийгөө альва зүйлд чадваргүй хэмээн гутааж байдаг. Гадаад байдал нь хувь хүнийг төлөвшөхөд их нөлөөлдөг. Заримдаа хүмүүсийн өөртөө хандах хандлага хэтэрхий хазайж өөрийгөө доромжилж эхэлдэг. Ихэнхдээ хүмүүс өөрсдийнхөө боломжийг үгүйсгэж, өөрийгөө явцсан хүрээнд харж, энэ нь маш олон өвчин үүсэх шалтгаан хувийн олон асуудлын шалтгаан болдог. Өөрийгөө шүүмждэх, зэвүүцэх, үзэн ядах, өөртөө сэтгэл хангалуун бус байх нь нөгөө талаар улам сайхан болох, өөрийнхөө гадаад төрх, өөрийнхөө зам байдлыг өөрчлөх гэсэн эерэг талтай л та. Хүн болгон бусдад таалагдж хайрлуулахыг хүсдэг. Эргэн тойрны хүмүүсийн таны тухай бодол үнэн хэрэгтээ таны өөрийнхөө тухай бодлын тусгал юм. Өөрийгөө хүндэлж, хувь хүний хувьд үнэлж цэгнэж сурах юм бол орчин тойрныхон тань таны дутагдлыг биш, жинхэнэ тэр нь байхчгүй. Зөвхөн сайн талыг тань харж хүндэх болно. Түүхэнд намхан, гадна тал нь үзэшгүй хичнээн хүмүүс амжилтанд хүрсэн тухай өчнөөн жишээ байдаг. Гэтэл олон хүн өөртөө сэтгэл дундуур байж тэрч байтугай үзэн ядаж явдаг. Энд нэг хөгийн жишээ хэлье л да. Зарим эрчүүд өөртөө сэтгэл дундуур байж өөрийгөө сэтгэл татан биш эр хүн биш гэж үзэх нь бий. Ингэснээр тэд далд ухамсартаа хамт амьдардаг эмэгтэйгээ өөрт нь байхгүй шин чанарыг өөр хүнээс хайхад хүрдэг. Түүний өөртөө хандж байгаа хандлага нь дурлалын гурвалжин үүсэх явдал гардаг. Энэ тохиолдолд хоёр байдал үүсч болно. Нэгдүгээрт эвгүй үр дагавар дагуулсан хардалт, хоёрдугаарт өөртөө хандах хандлага амьдралаа өөрчлөх. Сонголтыг таал хийнэ. Зүс царай сайхан олон хүн өөрсдийгөө царай муутай гэж өөлж гоочлох нь их байдаг. Тэд өөрсдөө хэтэрхий өндөр шаардлага тавьдаг. Хэрвээ Бурхан бидний дотор байдгийн бол бид өөрсдийгөө шүүмжилснээрээ Бурханыг шүүмжилж, өөрсөддөө сэтгэл дундуур байснараа Бурханд сэтгэл дундуур байна гэсэн үг.
өөрийнхөө Бурхан Тэнгэрийг үнэн зүрхнээсээ, бүхий л сэтгэлээрээ, бүхий л ухамсараараа хайрлаарай. Бурханаа аав, ээж, охин, хүүгээсээ илүү хайрл. Өөрөөр хэлбэл энэ хорвоо дээр бүхнээс илүү өөрийгөө хайрл. Хэрвээ Бурхан бидний дотор байдаг юм бол бид өөрсдийгөө хараад шүмжилснээрээ жинхэнэдээ хэнийг хараад шүмжилж байдаг нь ойлгомжтой болно. Бурханыг хайрлах нь өөрийгөө хайрлахаас эхэлдэг. Та хэр зэрэг өөрийгөө хайрлана? Тэр зэргээр эргэн тойрныхныгоо хайрлах болно. Өөрийгөө харааснаар Бурханыг та хараад байна гэсэн үг. Ингэснээр та түүнээс энэ амьдралдаа ямар ч сайн юм авахгүй гэсэн үг. Өөрийгөө ямар ч шүүмжлэл, гомдлгүйгээр байгаагаар нь хүлээж ав. Хэрвээ таны ямар нэг зам байдалтай таалагдахгүй байгаа бол түүнийг арай өөр, эерэг, боломжийн байдлаар солиорой. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаан хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэлтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1